Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За өнөөдөр хоёр хувьсгчтай тэгштгэлийн систем гэсэн хичээлийн бодлогыг нь авч үзнэ. За энэ тодорхойлт байгаа тийм. За хоёр хувьсгчтай тэгштгэлийн систем ийм хэлбэртэй байдаг. А1, А2, B1, B2, C1, C2 гэх чинь коэффициентүүд. За тэгвэл нэг шидтэй энэ систем тэгштгэл нэг шидтэй байхын тулд энэ А1-ийг А2-д хайлтуулсан хайлтцаа нь B1-ийг B2-д хайлтуулсан хайлтцаанаас ялгаатай байх ёстой. За шийдвэр байхын тулд энэ хоёрдугаарт нь шийдвэр байхын тулд x ба y-ийн коэффициентүүдийн хайлтцаа нь тэнцүү. Гэхдээ энэ сул гишүүн C1, C2-ийн хайлтцаанаас ялгаатай байх ёстой. За энд байна гэсэн байгаа. За төгсгөлгүй олон шидтэй байхын тулд x, y сул гишүүдийн коэффициентүүд нь тэнцүү байх ёстой. За энд ицсэн байгаа. За энэ гурван чанарыг ашиглаж бид нар дараах бодлогоодыг бодноо. За хоёрдугаар бодлого өнөөдрийн гэрийн даалгаврын хоёрдугаар бодлого нь шийдвэр байх C коэффициентийг ол гэсэн байна. За шийдвэр байхын тулд бид нарт ийм коэффициент байгаа тийм. A1 хуваах нь A2 тэнцүү B1 хуваах нь B2 ялгаатай байх ёстой C1 хуваах нь C2. Энэ чанарын ёсоор бид нар шийдвэр байхын тулд x-ийн өмнө хэд гэсэн тоо байгаа? 1 хуваах нь C тэнцүү y-ийн өмнө хасах 1 байгаа хуваах нь 2 ялгаатай 4 хуваах нь хасах 6 гэсэн үг. За тийм мэдээж энэ хоёр ялгаатай учраас бид нар шууд 1 хуваах нь C тэнцүү хасах 1 хуваах нь 2 гэдэг тэгшгэлийг бодноо. Эндээс пропорцийн чанарын ёсоор C-г хасах 1-ээр үлжүүлнэ. 2-ыг 1-ээр үлжүүлнэ тий. C-г хасах 1-ээр 2-ыг 1-ээр үлжүүлнэ гэсэн үг. За эндээс хасах C тэнцүү 2, C тэнцүү хасах 2 гэсэн үг. За шийдвэр байхын тулд C тэнцүү хасах 2 байх нэ. За дараагийн бодлого. 80 дугаар бодлого. Төгсгөлгүй олон шидтэй байх. А тоогол гэсэн юм. За төгсгөлгүй олон шидтэй байхын тулд бид нар нэг чанар байгаа шүү дээ. A1 хуваах нь A2, B1 хуваах нь B2, тэнцүү C1 хуваах нь C2 гэсэн чанарыг ашиглана. За тэгвэл x-ийн өмнөх коэффициент нь хэд гэсэн? 2-ын 1 хайлтсах нь хэд? 6-ны 1 тэнцүү 4-ний 3 хайлтсах нь 4-ний 1 тэнцүү 4 хуваах нь А. За эндээс хэд гарах вэ гэсэн үг. Эндээс бид нэр 2-ны 1-ийг хуваах нь 6-ны 1-ээр ингэж солилцъя. Тэгвэл 2-ны 1 үлжих нь 6 болоод 3 гарах юм тий. За тэгвэл дараагийнх нь 4-ний 3-ыг хуваах нь 4-ний 1 тэнцүү 4-ний 3 үлжих нь 4 буюу 3 гэж гарсан. Энэ хоёр мэдээж тэнцүү гарсан байна. Тэгвэл эндээс бид нар энэ хоёроос 3 гэж гарсан учраас хуваах нь 4 хуваах нь А гээ. Эндээс 3-на тэнцүү 4 А тэнцүү 3-ны 4 4-ийг 3 тухайгаад ингэж хариу гарах юм байна. За дараагийн бодлого. За 9 дугаар бодлого. За 9 дугаар бодлого нь А-г нь ямар утганд цор ганц шидтэй байх вэ гэсэн байна тий. За цор ганц шидтэй байхын тулд А1 хуваах нь А2 ялгаатай B1 хуваах нь B2 гэсэн чанарыг ашиглана тий. За тэгвэл А1-ийн оронд А гэсэн коэффициент байна. Хуваах нь А2-ийн оронд 3 байна. Ялгаатай B1-ийн оронд 2 хуваах нь хасах 4-өөс ялгаатай гэсэн. За тэгвэл эндээс хасах 4 нь А ялгаатай 3-ыг 2-оор зүйлбэл 6 А ялгаатай 6 хуваах нь хасах 4 буюу А гэдэг жишээд маань ялгаатай 2 тухрагдаад хасах 2-ны 3-аас ялгаатай байвал ганц шидтэй байх юм нэ. Эндээс бусад бүх А-г нь бол эндээс бусад бүх тоог олвол тэгштэл маань ганц шидтэй байх юм байна. За дараагийн бодлого байна. 11 дугаар бодлого. Шийдвэр байх А бол. За шийдвэр байхын тулд нөгөө коэффициентүүдийг бичдэг. А1 хуваах нь А2 тэнцүү B1 хуваах нь B2 ялгаатай
С-ийг хуваах нь С2 гэсэн. За тэгвэл А1-ийн оронд 3 хуваах нь 3А хасах нь 1. А2-ийн оронд 3А хасах нь 1 байна. Тэнцүү B1-ийн оронд 2А хуваах нь хасгаа ялгаатай 1 хуваах нь 1 гэсэн. За тэгвэл энийг би чи 3 хуваах нь 3А хасах нь 1 тэнцүү А-тай хураагдаад 2 хуваах нь хасах 1 гэж байгаа юм тий. За тэнцүү ялгаатай 1. За мэдээж энэ хоёр ялгаатай учраас эхний текстийг нь би чи тий 3 хуваах нь 3А хасах нь 1 тэнцүү 2 хуваах нь хасах 1. Заавал энийг пропорцийн чанарын ёсоор пропорцийн чанар ёсоор үйлжүүлье. За 3А хасах нь 1-ийг хэдээр үйлжүүлнэ? 2-оор үйлжүүлнэ. Тэнцүү 3 үйлжих нь хасах 1 гэж бичнэ. Энэ үйлжих тэмдэгтэй. За одоо эндээс 6А хасах нь 2 тэнцүү хасах 3. 6А тэнцүү хасах 3 нэмэх 2. Эндээс 6А тэнцүү хасах 1. А тэнцүү хасах 1 хуваах нь 6. Хасах 6-ны 1 гэж гарах нэ. За дараагийн бодлого маань 12 дугаар бодлого. Төгсгөлгүй олон шийдтэй байх энэ параметрик олох юм байна те. За төгсгөлгүй шийдтэй байхын тулд А1 хуваах нь А2, тэнцүү B1 хуваах нь B2, тэнцүү C1 хуваах нь C2 байх ёстой. За тэгвэл M хуваах нь 5, тэнцүү N хуваах нь 3, тэнцүү 8 хуваах нь 4. За эндээс M хуваах нь 5, тэнцүү N хуваах нь 3, тэнцүү 2 гэсэн. За энийг салгаж бичье. Яаж салгах вэ гэвэл энэ дээр бичье би M хуваах нь 5 бүгдээрээ 2 доо тэнцүү гэсэн. N хуваах нь 3 ч гэсэн 2 доо тэнцүү. Эндээс M-ийн хосыг олно. Эндээс шууд M гэдэг чинь 10 гэж гарна. N тэнцүү 6 гэж гарах нэ. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.